За өнөөдөр Сонгон хайрхан дүүргийн 23-29 дугаар хорон дээр дүүргийн зүгээс одоо ажиллаж байна. Өнөөдөр бид бүхэн одоо энэ 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр үүссэн энэ одоо зөвшөөрлгүй олгогдсон газар дээр үүссэн барилгын одоо хур хог, энэ барилгын цементийн үлдэгдэл энэ хогийг одоо зайлуулах ажлыг хийж байна. Москва хорооллын зүүн талд 1-р хорооллын арын одоо замтай холбосон ийм гүүрэн байгууламжийг байгуулна гэд ингээд дутуу архисноос үүдэж тэр үед одоо барилгын ажил хийж исэн одоо аж ахуй нэгж байгууллагууд энэ барилгын ажлыг хийх явцдаа хажуу одоо энэ хэсэг жижиг газруудыг хашаалж аван одоо хүртэл эзэмшиж байгаа нь одоо бас газар олголтын одоо журмаа зөрчиж байгаа ийм асуудал байгаа. Өдөө хүртэл одоо энэ газрыг одоо албан ёсоор эзэмшихгүйгээр одоо өөрсдийн одоо байгууллагын эзэмшлийн хүрээнд ингэж ашигласан мөртлөө удаан жил одоо энэ хог хаягдлыг одоо энд ингээд байршуулж байгаа нь одоо гэмт хэрэг аваар осол гарахад одоо үндсэн суур болж байгаамаа гэдэг байдлаар иргэд орсон суугчд маань одоо мэдээлэл байнга одоо өргөдөл хүсэл ирүүлж байгаа. За 29-р хорооны энэ зүүн хойтлын 23-р хорооны нутаг дэвсгэрт яг одоо бидний харагдж байгаа энэ одоо бетоны барилгын хийц бүтээцийн энэ үлдэгдэл донд бол одоо орон гэргүй иргэд болон одоо бусад хүмүүс одоо янз бүрийн байдлаар гэмт хэрэг зөрчил гаргах ийм одоо их одоо үндэс болоод байгаа маа. Тэгээ тийм учраас өнөөдөр бид бүхэн энэ хууль бус газар чөлөөлөлтийг одоо цосолж байна. Мөн одоо энэ нутаг дэвсгэр дээр байгаа энэ одоо хог хаягдлуудыг цэвэрлж байна. Судалгааг нь хийж үзэхэд 2007 оноос хойш хашаатай гэртээ амьдарч исэн айл бил. За. Тэгээд иргэнээс мэдээлэл өгж байгаа байдал нь бол 2007 оноос хойш мөн амьдарч исэн. Газар эзэмшлийн гэрчлэгийг бол 2015 онд бол авсаа. Тэгээд гүүрэн байгууламж хийхтэй холбоотойгоор ерөнхийдөө бол бид нар газраа чөлөөлсөн гэдэг л хариу өгч байгаа. За. Нийслэлийн засаг даргаас өгсөн бас чиглэлийн дагуу ер нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр энэ зөвшөөрлгүй хашаа барьсан мөн эзэмших эрхээ одоо гэрчлэгээ авсан хэрнээ хуулийн дагуу 2 жилийн хугацаанд одоо барилга байгууламж бариагүй ийм одоо зөрчилтэй газруудыг бол ээлж дараалан бид нөхөн одоо чөлөөлж цэвэрлж байгаа. Энэ хойр орчмын айлууд бол энэ одоо гүүрэн байгууламжийг барьж исэн компани одоо ажилчид гэсэн шүү дээ. Техник тохиол анх газар авахдаа тугаан дарга энэ кемп одоо байршуулна. Ажилчдын одоо төр байр байршуулж одоо кемпэ барина гэсэн зорилтоор авчгаад одоо болохдоо зэрэг ингээд нүүлгэн шилжүүлэхгүй эзэмшсэн нэртэй одоо ингээд ашиглаад байгаа шүү. Тэгэхээр энэний зөрчлийг одоо бид нар харилцуулж болно үстэй мэдгдлийн нөгөөд. үеийн дагуу болно. Одоо энд ингээд миний харж байгаагаар ингээд 2 аж ахуй, 3 аж ахуй нэгж шүү дээ. 2 аж ахуй нэгж ийм том хашаа. Тэнд бол хувь иргэн одоо өмчлийн зорилттой ашиглаж байгаа гэсэн нэг ийм л мэдээлэл. Тэгээ ийм том одоо хор хог үүссэн талбай. Энд чинь хоосон байсан даа. Тэ? Энийг барьж эхлэхээс өмнө хоосон талбай байсан. Тэгээд том техникүүд энэ чинь одоо сүүлийн хэдэн жил бэж агаад тэгээд сүүлд ингэж 15 онд эзэмших аваад хоосон газар дээр эзэмших авсан энэ хашаатай энэ бол яг бас айл байгаа. За нийслэлийн зүгээс бол одоо энэ он удаан жил ашиглахгүй байгаа нийтийн эзэмшлийн талбайг одоо авсан энэ одоо газруудыг ашиглалтыг сайжруулах одоо зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бол таслан зогсоох ийм ажлууд явагдаж байгаа. Танах бас би одоо хорон засаг даргаас авсан мэдээлэлээр бол анх энэ гүүрэн байгууламжийг барьж исэн гүйцэтгэгч компани яг энэ байгууламжийнхаа хажууд одоо өөрсдийн ажилчдын кемпийг байгуулах зорилгоор хашаа барьж исэн. Тэгээд эндээсээ нүүлгэн шилжүүлэхгүйгээр эндээ ингээд барилга байгууламж бариад он удаан жил суурьсан. Тэгээд ингээ хаягдлаар энэ хэсэг газрыг дүүргэсэн гэдэг ийм асуудал ярьж байна л да. Танах одоо энэ зөвшөөрлөлтөй энэ юунуудаа гэрчлэгээ бүчиг баримтаа авсан юм уу? За 7 шиг санаж байна. Ямар зорилтоор авсан юм? Эзэмшихэр юм уу? Одоо энэ танад олгосон яг энэ газрын байршилчин бол 1-р үерийн далангийн сувгийн хажуу талд. 2-р яг энэ одоо 10,000-ын өндөр шугамын яг доор байгаа байхгүй юу? Энэ бол одоо хууль зөрчиж олгосон асуудал байгаа байхгүй юу? Бид нар бол энийг одоо шалгаж холбогдох хүмүүсээр шалгуулад энэ эцсийн байдлаар тодруулна. Та тэгэхээр энэ газрын албаны одоо олсуудтай бас энэ газрынхаа гэрчлэгийг авч очиж энэ зөрчлөө харилцуулах талаар уулзаарай л гэж би одоо танд хэлье. Огон баяраа бид нар ингээ танаа зургийг харж байна л та. Тэнгүүт яг танай одоо энэ кадастрын зураг чинь энэ ингээ хамгаалтын зураг байгаа байхгүй юу? Таны одоо оршин байгаа газар, тал газар чинь ингээд хамгаалтын өндөр хүчтэй хамгаалтын зоонд ороод таны нөгөө энэ урд байгаа эзэмшээд байгаа газрын чинь бас тал нь ингээд хамгаалтын зоонд орсон байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар бол одоо яг энэний одоо биелтийг хангаж л энийг чөлөөлөхөөс ямар одоо арга байхгүй.
Тэгэхээр та бол одоо газрын албатайгаа энэ асуудлаар одоо хуулийн хүрээнд өргөдөл хүсэлтээ өгөөд тийм ээ. Одоо хуулийнхаа дагуу нөхөн олгортойгоор юм уу өөр газар эзэмших юм уу тийм ээ. Газраа солих юм уу хуулийн хүрээнд асуудлаа бас шийдэх нь зөв баха. Бид нар бол одоо ямар нэгэн байдлаар таныг хохироох гэж бол энэ одоо нүүлгэн шилжүүлэхийн цэвэрлэх ажлыг хийгээгүй тийм ээ. Иргэдээс ирсэн хүсэлт гомдлын дагуу бол нэгдүгээр газрын одоо ашиглалтыг зөв ашиглуулах талаар нь бид бүхэн та бүхэнд одоо анхааруулж хэлж байна. Хоёрдугаар манай цагдаагийн байгууллага болон хорооны одоо төрийн албан хаагчид иргэдээс өгсөн санал хүсэлтийн дагуу энэ одоо гэмт хэрэг зөрчил гарах гээд байгаа нөхцөл байдлыг арилгах ажлыг зохион байгуулж байгаа шүү гэдгийг та бас ойлгоорой. Тэгээд газрын албаныхантай одоо энэ газрын одоо өртсөн хэсэг болон бусад чөлөөлтийн асуудлуудаараа та бас хүсэлтээ өгөөд ингээд одоо хандаарай гэж одоо танд хэлье. Тийм ээ. Яг хоо 20-р бүсээс ийшээс ашиглаж байгаа юм байх гэдэг. Яг гоо хашаа ороогаа тэгээд татсан л байгаа. Миний цаашаа энэ зам тавигдана гэдэг татвасанаас хойш улам жижиг л болоод байна л да. Энэ багтахаа байгаа. Харин тэгээд одоо хуулийнхаа хүрээнд та хүсэлтээ тавиад одоо газар чөлөөлөлт хүсэлтээ өгөх юм уу? Ямар одоо чөлөөлтийн тий байршил шилжүүлэх юм уу тийм ээ? Энэ одоо өргөдөл хүсэлтээ өгөөд зөрчлөө арилгуулсан дээр баг. За дүүргийн зүгээс бол ерөнхийдөө бол энэ ашиглалтгүй байгаа энэ нийтийн эзэмшлийн талбай дээр нь энэ үерийн 70 шуудууны ойролцох газар байгууламжуудыг чөлөөлж аль болох л одоо ногоон байгууламж тийм ээ нийтийн эзэмшлийн тогтцолтыг л хийх одоо ийм бодлого баримталж ажиллаж байгаа. Эхний ээлжинд бол ямар ч лсэн бид нар өнөөдөр энэ одоо хог хаягдлыг чөлөөлж газрыг ямар ч лсэн одоо цэвэрлэх ажлыг зохион байгуулж. Тэрний дараагаар бид нар одоо яа тогтцоолохоос ярилцсанаа. Энэ зам нь тавигдахаа болцсон юм тийм. Энэ бол одоо албан ёсоор тавигдахаа болсон гэдэг асуудал ярьж байлээ. Бид нар бас судалж үзсэн. Тэгэхээр энэ одоо бид нар нийслэлийн авто замын газар хандаж энэ гүүрэн байгууламжийн асуудлыг одоо нэг бол одоо нураах тийм ээ цэвэрлэх энэ ажлыг бас цаашдаа зохион байгуулах. Та тэгээд хүсэлтээ өгөөд газрын албаны улсуудтай уулзаарай. За. Тэгээд За.